21,000 төгрөгөөр 10 хоног амьдрахаар сэтгэл, итгэл шулуудан зоригтойгоор урилга хүлээн авч гэрээнд гарын үсэг зурсан энэ хадагтай бол соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, Базар Жавын навчаа. Олон сайхан киноны гол туслах дүр тоглож сүүлийн жилүүдэд өөрийн санаа бодлоо шигтгсэн сонирхолтой кино бүтээж Монголынхоо үзэгчдийг байлдан дагуулж яваа нэг айн. Хоол идэхгүйгээр ганц 2 хоногоос удаан тисэхгүй гэж хэлсэн тэрээр нилээд махсаг хүн бололтой. Учир нь дуртай хоол нь юу вүлээ гэхэд шарсан мах, гэрэлдэж шарсан мах гэдэл голдуу махтай хоол нэрлсэн дээ. Нэрээ үлсгөөрөө нилээд ууртай болдог гэсэн шүү. Тэгэхээр манай оролцогчтой өлсөн үед нь тун аятайхан харьцах хэрэгтэй гэсэн үг. Ялангуяа 21,000 реалити шоу нэвтрүүлгийн үеэр нилээн чангалуулах учир энд тийм таарсан хүмүүс ийдэг зүйл нь навчаа харахгүй байж мэдэн шүү. Авга ихчигээ ээж хэмээн хүндлэж хайрлаж явдаг түүний хэлэх дуртай үг нь хүн хүнээрээ л байх гинлээ. Харин энэ бүсгүй бол мэдээж соёлын тэргүүний ажилтан дуучин Гаваа Сүрэнгийн Эрдэнэ тунгалаг. Охины ордон төрсөн бор нүдтэй энэ бүсгүй цаг хугацаа бүгдийг харуулна гэж хэлэх дуртай. Ёстой балчирхан бага наснаасаа дуу хөгжимтэй ханьсан хүнтэй гэр бүлэрээ олны танил гэдгийг үзэгч та сайн мэднэ. Монголын дуучдаас харангийн хар азраг Монгол улсын гавьяа жүжигчин Лав Сүрэнгийн уран бүтээлийг сонсох дуртай. Харин гадаадын дуучдаас Селин Дион, Мари Кэри нарын дууг сонсдог гэсэн. 3 өдөр хоол идэхгүй байж чадах энэ хадагтай бүх төрлийн хоолнд дуртай. Бас цаг зав гаруул амттай сайхан хоол хийж гэрийнхнийгээ дайлах дуртай юм билээ. Нэрээ өлсгөөрөө жаахан ууртай болчихдог гэсэн. Зя үзэгчтэй өрөөндөө ороод ирлээ. 10 хоног амьдрах өрөө маань. Яна ямар амар том өрөө. За тэгээд амьдраад байна да. За. Яа их л мөнгө харагдаж шүү. За одоо энийгээр хэдүүлээ тэгэл 10 хоног амьдрын штэ тэгээ зохицуулна ямар ч байсан. 21,000 төгрөгөөс пиг дүүргчээ заяа. За өргөч минь амжилт хүсээрэй надад. Маш хурдан жингээ үдчихэд 10 цагаас шууд нэвтрүүлэгтэй болохоор очиж мейкап чин дээр Яна 67 золцсон биш үү? За өрсөлдөгч маань өглөө 6:30-д надруу залгсан байлээ. Би бодохдоо надад амжилт хүсгэжсэн эсвэл сэтгэл санаа нь дайралдаг гэжсэн нь тэрийг сайн мэдсэнгөө ямарсан би дуудах нь хүлээж авч чадсангүй. За би 1500 авлаа шүү. Цустай дотор би. За өөрөө цэвэрлээд би сайхан машины чихээ сайхан нэг 10 хоног хангалттай наа чи юу ярьж байгаа. Нэг хүн байцгаа нилээ идэв идэхээр. Одоо навчаага дайлах юмтай боллоо. 2000-аар тоо усих юм уу? Аль нутг гэхэ? Манаас нутг штэ. Би танад тесих штэ. Тесийн гаралтай. Тэгжин танад зүгээр элгэлчих та. Бэлгэлчих огт мөнгө авч болдгоо юмсан. Би танд 50 цаас өгье. Болж за буян дэлгэрхөө ерөөд боллоо. За нэг удаагаас нэг юм байх шүү дээ. Одоо би ингээд энэ юм ингээд 500 төгрөгөөр авлаа шүү дээ. Ер нь алтан хэрэглэгч бол алтан зэдэг байхгүй юу? Хэзээ нэгэн цагт бол ингээд үйлчлүүлээд ингээд сайхан яцсан учраас баярлалаа. Намайг ийсээр баярлалаа. Энэ чи амьдрал шүү дээ. За эхний өдөр учраас сэтгэл санаа их сайхан байна. Нэх одоо айхтар үлссэн мэдрэмж бол нэг их бага байна. За өглөөний хоолыг өөртөө өдрийн хоолыг найзтайгаа оройн хоолыг дайсан та гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр орой бол хөнгөн сайхан жимсээдэл унтчихна. Тэр чи нэрийг авахгүй ер нь жоохон эхний өдөр гэхэд хялах маягтай биш шүү. За энд болохоор за би энтэй хамтарч энэ машиныг уухах юм парад угаах юм байна. Парада 120. За дөнгөтэй юу яах юм бэ?
Хэрвээ сайн угаах юм бол бас хөрхөө нэг шагналтай гэдэг. Тэгээ бас хоол өгөөсэй гэж бас бодож байна. Тэгээ мэдхгүй одоо юу гэх юм мэдхгүй байна. Ямарсан шагналтай гэж байна. Ой чи айгуу тийм даралтай юугаар яадаг юм шүү дээ. Энэ буун айгуу юу юм бэ? Их даралтай юм шүү. Тэгэхээр их сайн барихгүй шууд өсгөө буудаад айгуу хүний машины өөрөнд орж магталтай юм байна. Байхгүй шээ. Ямар нэг хөө хийж чаддгүй юм хийгээд байгаа ш. Ямар уран дугаар гээд байгаа ш. Миний огт чадахгүй. Тэ? Тийм хийгээд байгаа ш. Эцэг ерөөсөө хүний хийдгээд юм чи. Болох юм байна уу? Аль нэлээ хэд угаагаад тэр аюу туршлагатай болох. Ямар ч их байх гэж юм бол голдгүй л дээ. Яг зөв би зөв дотроо бодохдоо нэг маш угаахаар шагналтай энд ингээд гурил хайраал байгаа. Энд нэг ихч. Тэгээд нэг юм цовн хийх гэдэг шиг байгаа. Бодвол тэр хоол молоос өгөх гээд байгаа байх гэж утсан чинь шагналын кофе юм байна. Тэгээ зүгээрээ би бас хамтрахгүй. Үргэлж цоглог яваа штэ. Ой, чиний одоо. Ингээд байдаг юм да. Хөөхт ус. Ингээд байдаг үстэй. Хой багшаа. Найш. Ой энэ аштай. Энэ гар гэдэг. Юу н дарах хэрэгтэй юм бэ? Тэгээ ингээд. Ямар гоё юм бэ энэ юу вэ? Арай кофе биш үсттэй. Кофе вэ? Уу ямар гоё юм бэ? Намайг шагнаж байгаа юм уу? Би нэр ууж болох юм уу? Уусаа тэгээ торгох юм биш үст. «21 реалити шоу нэвтрүүлгийн оролцогч Навча өрсөлдөгч болох Эрдэнэ тунгалгийг болдсон газараа хүлээсээр. Цагаасаа жаахан хоцорч байгаа Эрдэнэ тунгалагт бас шалтгаан бий. Учир нь тэр хийцтэй цайгаа буцалахыг хүлээгээд твдээд л байж байгаа да. Яна юу яах том юм бэ? Яна дээр байгаа сурах байсан. Царай төсөө чинь чарахгүй майли. За яасан жигтэй гоё нүур амаа бод. Жигтэйх нь царай алдчихвээ. Тэгээ штэ. Сурчаа юу? Оргорол байна штэ. Үедээ нааш үнсэж мүсдэг юм ямар хайш. Бэсэлтэ сандраад байгаа яагаад. Юу? Шүвэц байштэй. Бүр шүмбэр болсон штэ. Гайгүй штэ. Хүнтэй юм уу юм бэ? Үу гэж яасан том юм бэ? Тэ бурхан минь. Хүнтэй Монгол хүмүүс толгоо өгдөг. Тийм үү? Сонны толгоо. Чи ч бас толгоо Хүнтэй хоол байдаг. За энэ шүл байчих үү дээ. Хурж явах үү дээ. За чи. Энэ сайхан гараа гаргаж чансан цай. За ямар уг нь цайхан сүйтэй хийцтэй цай. За энэ сайхан нэг. Хоёул хувааж идэх юм биш үү? Чишээ. Одоо энийг аваад аваад тарь. Өрөөрөөгөө. Шийлтэй шүү. Толгоотойгоо шийлтэй. За өдөржингөө ингэ чи яах нь шүү дээ. Шөвөөцөн багч байна. Нүүр нүч яатсан. Шөвөөц юм уу? Чишээ. Хоол идэхгүй. Чи юу яах вэ бас ингэ хаа. Та толгоонд гар үргэлтэй. Толгоонд гар үргэлж байгаа. Махыг тэгж бодоод байсан. Та одоо махгүй байгаа юм уу? Би махгүй байгаа. Тийм үү. Тэгвэл одоо наа чи махтаал болохоор. Одоо ингэ махгүй. Юу байгаа юм? Наадууд ерөнхийдөө юу? Ногоонууд байна. Ногоонууд байна. Тий. Тэгээ би энэ нэвтрүүлэгт орохдоо айлтнуудад басна. Аяалаа гэж утсан. Эцэг цэвэрлэл авах гэж утсан. Би хийж утсангүй зүгээр идж байгаа л дуус хийж бодлоо зүгээр. Өдрийн 3 болт. За. Бардгүй. Өөрөө идэж ч болдгүй, өөрөө л дайлаач болдгүй. Хамаг мөнгө дууссан. Одоо өдрийн 500 төгрөг нь нормтой шүү дээ. Тэрийг үлдэгээл бүх мөнгөө ингээл тань зөрчлөө шүү. Яа, тэр чи шууд өөр автоматар буугаад өгч юм уу? Автоматар буугаад өгч юм шиг үгүй үстэй арай. Хүний амьдралын 10 хоногор үргэлжлэхгүй өстэй. Гэхдээ бас болох юм байна. За. Амжилт хүсье. За амжилт хүсье. За тэгээд төгсгөлийн шатан дээр хоёул уулзъя. Хэдэн төгрөгтэй үлдсэн бэ? Харин чи хэдтэй вэ? Мөнгө чи хэд вэ? Өнсөлөхгүй мөнгө чи. Мөнгө чи хийдэ чи өөрөө хийдэ. Хилээл өнсөл. Хилэн үүсвэл. 21,000.
Reality шоу нэвтрүүлэг. Бууц хийж идэхээр юугаа гаргаад гисгээж цавтаага. Ерөнхийдөө нэг тийм чөтгөрөөс хойш хөл гар ингээ бадараад жоохон бие муу ах шиг бах юм. Олигтой бас нэг тухтаа сууж гэр мөртөө хоол идэх шиг тэгж болохгүй байгаа болохоор тэгээд энэ өчигдөр том ажлын орд нэрвтэд гарсантай холбоотой байна. Ер нь жоохон ядраад байна үү тэгээд түргэн дуудаж түргэний эмч зөвлөгөө авч үзүүлэх байл. Ер нь л тэнхэлгүй байна. Ямар ч тэнхэл алга. Тэгээд нэгэнтээ нөгөө хамгийн ихний өдрөөс ахуулаад гэртээ авахгүй гэд гэрээсэн шүү дээ. Ер нь бол ингээл ганцаараа бодол хэцүү л юм. Урд нь бол ингэж яг юу бодол нөгөө ажиллаа хийж яваал буудлаар ингэдэг гэсэн. Яг ингээ ганцаараа нэвтрүүлэлт ороод ингэхээр их юм амар муухай ганцаардаг юм байна. Ялангуяа хоол хийгээд идсэн чиглэл ганцаараа идэх өчигдөр бүр навчиг хараад эцний баярлав. Тэг ямар санда урд нь би тэд өчигдөр уржигдэх цайшаан жуусан шүү дээ. Тэр амт ээжигээ санаад уйлсан. Тэгээд нөгөө цайныхаа амтыг өчигдөр хүнтэй сууж хамт навчигчтай хүнтэй хооллохлоор чи яг тэр хоолны амт жинхэнэ юугаа мэдэрдэг юм биш хүн чинь тийм. Одоо нэгдэг гэр ийцэн чинь явж болохгүй. Ямар ч сэнчээс үлгэх байхгүй би айгүй. Оо сайн байна уу та? Бэнэ. За сонсож. Дуудлага өгсөн юм аа гэж. 34 настай эмэгтэй. Жохон ядарсан юм шиг байна. Тэгээд хөл гар бадараа зүрх савлаад байна. Гаваа сүрэнгийн эрдэн тонглог. Ирээ тарай мараа хийгээд өгөн тийм ээ. Оо. Идэд ирэх юм утсангүй. Ямар ч хийсэн дуудлага өгчлөө. Тэгээд ингээд үзэгчд харж байгаа хүний гар мар ингээд бүр ингээ хавагнаад хамбаагаад хөөгөөд энэ одоо олигтой юм жоохгүй уснаас өөр юм байхгүй сүүгээ гамнаа цайгаа гамнаад байгаа. За ер нь сая өглөө даалгавраа сонслоо. Тэгээд миний бодсон зүг баха. Хөөд 2000 төгрөгийн нэг шоколад авчаа тэрийг 4000-аар буцааж нэг өсгөж зарах гэдэг юм зөө. Бас нэг дээшээ харсан сав те. Хүн чинь ер нь бас дээшээ харсан савыг бас авах тур. За одоо ингээд ерөөхдөө ингээд зарах миний бараг өсгөж авах хүний хажинда. Сан байна уу? Юм асууя. Би 21 гэж шоуд орж байгаа байхгүй юу 25-аас. Тэгээд нэг юм байна. Хоёрт амжилт яриа. Энэ ингээд нэвтрүүлгийн даалгавар болохоор ингээд 2000 төгрөгөөр юм аваад тэрийг хамгийн дээдлэн 4000 төгрөг болох хэрэгтэй байна л да. Тэгээ би бас урд урдын оролцогчдыг бас харсан өөрөө бас бодсон. 2000 төгрөгөөр эдэж уух юм авч хүнд зарж яхаар гэж би нэг дээшээ харсан аяг авсан. Энийг хоёр маань намайг дэмжиж 4000 төгрөгөөр авах боломж байна уу? Оо за. Ингээд худалдаа авахч олчлаа. Олж харахгүй байх юм шүү дээ. Удавлаа. За сайн уу? За ээж бас сансан уу? Сансан. Аха. За ээж нараа. Нөгөө юм аваад зараад чамд энэ маруугаа зүрүүлчихэд энэ шоко даалт чи. Тэгээ энэ юу? Нэг понигийн нэг юм өндөр шоколад авсан. Маруугаа яваач. Яа гайхсан уу? Тэгвэл наад хоёр.
битээ тоочлол одоо хичээд байгаа юм уу? Аа? Хаач нэр жижиг юм. Хэн билээ харин? Хамгаас хайртай ээжтэй амжилт хүсье. Заавал хөнгөтэй ирээд бидний баярлуулаарай. Ээж авааг санаад бүр нөгөө хаяа зүүдэлдэг. Ээж та заавал ялаад хүрээд ирээрээ. Амжилт хүсье. 5 хоногийн дараа очих нь шүү дээ. Аа? Тэгээд 5 хоногийн дараа уулзъя. За юу? За баха. Даалгавраасаа хийгэрээ. За явуулчихна уу? Монголын маань мэдээ бие бодоод за босч өндөгөө заах ихчтэйгээ өрсөлдөөрэй. Игч нь бол яах болоогүй нэ одоо би бол эсвчтэй шүү. Ингээл бол. За сан бай. Хануу. За өнөөдөр танай ресторан туслах тогооч. За. Шинээр ажилд орж байгаа. Эрдэнэ тоглог гэж байна. Өнөрөнд нас л согтох янзтай болчих шүү юм. Ахаа унж түргэн дуудах үед. Оо ийм гоё юм тийм нэраа. Ийм гоё нэг толдог ахна шүү дээ. Яра. Одоо энэ дээр сайхан тэ. Эцэг гоо уртаад юм уу? Энэ дээр даус барьж ирчих юм. Шууд эхлээд бүх юм холж байгаа тийх гэдэг шүү дээ. Ингэн үстэй. Ой. Эцэгний одоо. Амраа уустай. Тийм байна. За нэг яа. Шаачаад ингээд байна. За. Ахлагтайгооч. Энэ надаар хоол идгээд байгаа айгуул надад өгч байгаа юм болов? Тэр гоо найд. Таахгүй дээ намч. Энэ хоолыг захиас үйлчлүүлэх байгаа. Яа нөгөө тоогоо чинь хоол ойж өгдөг боож. Манайха цай маягийн өгсөн биз дээ. Оо ийнийг яаж өгдөг те. Ямар энэ хинийх юм? Аа. Одоо зөв чадчихсан. Яа на ийм л болж байна яа. Өнөр нөгөө нэрэгчиш ингээд. Энэ хурдан яваач. 21,000 реалити шоу нэвтрүүлэг. 1080 төгрөгийг үлдээж чаджээ. Бүсгүй минь та энэ 10 хугацаанд маш их төвчээрийг, маш их ухааныг зарцуулж энэ тэмцээнд ялагч нь болж чаджээ. Ингээд танд баяр хүргэе, мөн хамтран адилхан оролцсон бүсгүйдээ ч бас баяр хүргэе. Гэхдээ энэ удаагийн ялагчаар соёлын тэргүүний ажилтан жүжигчин Навчаа маань 1080 төгрөгийг үлдээж 3 сая төгрөгийн эзэн болжээ. Магадгүй дараагийн 21,000 реалити шоу нэвтрүүлгийн оролцогч таач байж болно. Хэрвээ бид урилга барьж очиод санал тавьбал та 21,000 төгрөгөөр 10 хоног амьдрах ээлжит оролцогч болно гэсэн үг.